сайн өнөөдөр бүгдээрээ миний найз залуу босс гэж зураглалынхаа нэг ангийн хамтдаа орчуулцгаая. Тэгэх юм бол бас хятад хэл сурч байгаа хүүхдүүд маань хэрэгтэй ойлгомжтой байх юм болов уу гэж бодлоо. Эхлүүлцгээе. Тэгэхээр ер нь бол нөгөө хятадууд юу ингэж амар олон татаж хэлдэг. Тэгэхээр тийм гэсэн утгатай. Сэзүн гэх юм бол. За ойлголоо сэзүн тийм сэзүн буюу захирлаа 100 гэдэг маань захирал. Тэгэхээр хятад овгоныхын ард ингээд алхам тушаал нь явж идэг. Анпай төлөвлөх, зохицуулах, шаачуу гэдэг нь буух гэсэн утгаар хэрэглэгддэг байхгүй. Тэгэхээр би заавал үүнийг зохицуулах болно, зохицуулна гэсэн утгаар орчуулагдана. Житуан гэдэг маань болохоор айгуу том юм групп компаниг хэлдэг. Жичүнрэн гэх юм бол өв залгамжлагч. Тэгэхээр энэ Мочуан группийн өв залгамжлагч Яв нюпонё л гэхээр найз охинтой болцсон байна. Наа гэдэг маань тэгвэл канлай хараас Янин гэх юм бол одоо нэг бизнес форумыг хэлнэ. Тэгэхээр тэгвэл үүнээс харахад тэр бизнес форумыг зөвшөөрөхгүй нь тодорхой гэсэн утгаар орчуулагдана. Хай чүү жаа гэхээр урд явж хайцгаа. Хашиашиа гэхээр сайхан мэдээ байна. 今天报道的女员工里边 Ваудаа гэдэг маань бүрхүүлэх. New 员工гэх юм бол эмэгтэй ажилтан. Либиан гэхээр дотор гэсэн. Тэгэхээр өнөөдөр бүртгүүлсэн эмэгтэй ажилтан дотроос 有没有个姓温的？ 有没有一个新闻的 тэгэхээр温авахтай хүн байна уу? 我叫温怡，我姓温。我叫温妮，我姓温。Тэгэхээр намайг Вэни гэдэг. Миний аваг Вэн ахна. 您就是司总的女朋友。 За, 您就是гэхээр就是гэдэг маань яг суудах төрөнхөд хэрэглэгддэг. Тэгэхээр та яг с захирлын найз охин мөн үү? 那个私家联姻的温家大小姐。 Нэг гэж явдаг. Наг гэж юу нь бол бараг дуудагддаг. Нэг гэж дуудагддаг. Гэнэд маань та тэгэхээр Сүжиг гэх юм бол сүгэр бүлийнхэн та бизнес форум хийх. 您的温家大。 За, таашаажээ гэдэг маань болохоор одоо айлын том охиныг хэлдэг. Тэгэхээр Вин гэр бүлийн том охин уу байна. Өмнөх хүүхдтэйгээ уялдуулах юм бол нөгөө сүгэр бүлтэй бизнес форум хийх гэж байгаа. Вин гэр бүлийн том охин уу? 是我张经理。 За, 是我张经理. Тэмээ би мөн Жан менежер. 你是我小张一晨。 За, жукойло гэх юм бол болно гэсэн утгатай. Тэгэхэд болно, хэд болно гэдэг ашигладаг. Тэгэхээр та намайг Сяожан гэж дуудахад хангалттай дуудахад болно гэсэн утгаар хэрэглэе. За, лай гэдэг маань болохоор алив гэсэн утгаар хэрэглэдэг. Нааш ирэх гэсэн утгаар алив гэсэн утгаар хэрэглэе. 我带您报道。抱歉。 Тай гэдэг маань дагуулж авах. Тэгэхээр би таныг одоо бүртгэлийн хэсэг рүү дагуулж явъя. 喂，你们是不是搞错了呀？ Гаоцоо гэдэг маань ондорох гэсэн үг. Тэгээ вэ гэдэг маань хөөе гэсэн утгаараа бас ордог. Тэгээд та нар андуурч байгаа юм шүү гэсэн утгатай. 我才是。 гэхээр би чинь яг гэдэг маань аялуу. Тэгээд би чинь хардаа гэсэн утгатай. 行了行了， Шинла гэхээр болно. 赶紧把这地拖一拖啊！ За, тэгээд拖маань цэвэрлэх гэсэн утгаар хэрэглэдэг. Хүн гэнгийн маань хурдхан. Тэгээ баа маань болохоор ийг гэсэн утгатай. Тэгэхээр хурдан энэ шалыг цэвэрлэе. 你刚才撞了人家温小姐，我都。 Тэгээд ган цай гэдэг маань дөнгөй цай. 撞了гэдэг маань мөргөх. Ренжиа гэдэг маань болохоор эрхэм хүндэд гэж одоо энэ дэр бол тэгж л хийх бах. Тэрнээс яг нөгөө хит тогтууд ер нь нөгөө найз залуудаа эрхлэх үедээ ренжиа гэдэг үгийг ямар шилдэг байхгүй юм наа болохоор одоо нөгөө өөрийгөө
Ринжа гэж мэгээд тэгж ярьдаг байхгүй найз залуудаа. Одоо би өсөөд байна. Тэ. Ринжа сяншэ биндилэн гэж нөгөө нэг эхэлж ярьдаг. Тэгэхээр би зарим нэгнэр байна. Тэгэхээр энэ дээр болохоор чи дөнгөж сая эрхэм мөндөд үн хатагтай мөрөгч гсэн. 还没给你记。 жижаа гэдэг маань тооцоо бодох. Тэгэхээр юмд ерөөсөө тооцоо бодоогүй шүү. 上我看 Хайчуу гэдэг маань хөөх. Тэгэхээр дараагийн удаа би чамайг хөөх болно шүү. 我不是， Бүүш. Тэгэхээр би биш. 明明我才是文胆小姐。 Мин гэдэг маань гарцаагүй тохоо гэсэн утгатай. Тэгэхээр би гарцаагүй үн хатагтай штий. 而且 гэхээр бас 我也不是那个司总的女朋友。 би тэр захирлын найз охин биш. 竟然有2个姓温的， Чингэр нь болохоор харин гэсэн утгатай. Тэнгүүд өгүүлбэрээс аваад сутгын өөрчлөлт тавьчихдаг байхгүй. Тэгэхээр Чингэр нь яв лянга синвэн гэхээр хоёр одоо вин авахтай хүн байгаа гэж үдээ. 稍晦气。 Хуйчи гэдэг маань болохоор ганцгүй л гэж илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр жун хуйчи гэх юм бол үнэхээр азгүй маа. За тэгээд дараагийн хэсгийг нутг оруулнаа. Bye bye.